Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Манхан хөх тэнгэрд шүнжин аялаж хонсон дуурал саран үүрийн гэгээтэй уусан алсарах цагдор өвсний толгойд гэгэн шүүдэр гялтганан гялалзаж өглөө болсныг илтгэн. Хотож хонсон буян цөрөг өмөр хивж шүнжин хотмансан хотож банхаар толгой дугнайлган үргэлэх хорооноос захалсан чөдрөмөр дадуугаан харан үүсэх алсаас бомбитэл цайр чарагдах малчны цагаан гэрээс аргалын цэнхэр удаа гүн огторгууд сүлэлдэн замхарах энэ бол амар жаргалтай хөдөөнөтгөл үзэгдэх амгалан өглөөний нэгэн дур зураг мөн. Тусгай малчны нэвтрүүлэг үзэгч олонныхон өмнө өргөн үдэнэгээд баггүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай нэвтрүүлгийн оролцогчдыг нутаг орны хүмүүс анд хаан байж өмнө нь биеэр уулзаж байгаагүй ч гол усны зах дээр хөдөө хэр хоньны бэлчээр таяа нэг таарахтан хизээ язааны танил хүн шиг хууч хөөрөн суудаг болсон байна. Сумын сайн малчин Эрдэнэ баттай уулзсан нутгийн малчид хэрхэн яаж танай малчин шиг ийм сайн хүнтэй болох вүлээ хэмээн асууж сургалдаг болсон тухайд Эрдэнэ бат бидэнд тун их бахархалтайгаар сэтгэл хангалуун ярьсан юм да. Одоо ч энэ хүн таниа эрснэгээ бодволч одоо олон хүн таниад бас наанта цаантай болцоо. Тэгээд хонь дээр оосооч одоо тэгэл уулзаа танаа малчин мөн үү гэж асууж шít. Мөн л гээл. Хана үнтэй танилцахтай доороо хамархан сайхан танилцаад тэгэл. Манай одоо цуслан дугаа тэгээд энэ тэнгэр гайгүй л тэгээд хэд хоногоос нүүндэ. Одоо нэг 5-6 хоногоос тэгээд ийш гараа игээд тэгээд энэ тэнгэр ороод ингээл шуураад байгаа чинь тэгээд нүүж болохгүй хэцүү. Тэрнээс манайхан нүүгөл одоо тэгээд нүүж уугаал 29-нд доолн та нар ирнэ гэсэн чинь тэгээд өцтөр дахиад ороод явж байна. Таны хувьд тогтхоохоос өмнө ер нь тусах малчаа ажиллуулж яв? Ямар хүмүүс вэ? Манайх чинь нэг өмнө нэг Эрдэнэс нэг хүн олж ирсэн нэг сар байгаа тэгээд явсан. Ганц бие хүн. Тэгэл тэр ганц бие хүн чинь тэгээд яг өөр нэг сар болоо тэгээд гэрэл рүүгээ харах гал тэгэл явсан. Энэс өөр бол одоо тусах малчин бол өөр байхгүй. Өөр нэг туслах малч аваагүй тэгэл байж л яхаа. Та ер нь хүүхдүүдээс ер нь
малчин болгоё гэсэн бодол ер нь байдаг үү? Би энэ хүүхдүүдээ нэг нь болтгоно нэг мал дээр гараа малчин болох хэлээ. Эднэр малчин болох хүүхдүүд нь олдохгүй тэгэл. Тэгэл ямар санд энэ малчин болж байгаа л. Тэгэл байж л. Одоо ч бас чиг өгөөд дулаарч сайхан тавар болж байна. Одоо энэ өвлийг ер нь ямар шигэн өвл болох болоо гэж харж байна. Одоо тэгээд энэ өвл мэдгүй энэ хавраар ингээ байгуул өвл одоо өвл одоо тэгээд жоохон чанхан л болох. Энэ ажига энэ салхич. Жилий ч одоо өндөг дуу жил болдог гэдэг байна. Мэчин жилий чинь одоо яг ихэндээ гарахтаа сүүлдэл чангарна гэж яриад байгаа юм шүү дээ. Хойд нь чангарах байх гэж яриад шүү дээ. Усууд. Усуудын ярьж байгаа хөөрж байгаа л тийм юм. Одоо бас малчинтай болчихлоо. Намар хаалт дижил гоцааш битвэр бол одоо өнгөл бол сайхан татвахтаа зөв яваад хаалт дижил бол хангалттай битвэр. Одоо тэгээ хадлан тэжээл одоо тэгээ хангалттай л билээ. Одоо тослон малчинтай болсон тэгээ хоёлоо яг л хүүхдүүд байна. Тэгэл хоны хараад тэгээ хоёлоо өвс өмсөө бадчлаанд хүүхдүүд байгаад дээр нь л. Одоо намрын хэр хэмжээний өвс үлдэж байгаа. Бээр өвс үлдэж авсан. Нэг бодол өвс нь 200 бодол өвс авсан. Одоо нэг ямар ч 100 бодол өвс төвд байгаа. Айл яшаа дураацсан. Тэгээ энэ жил ахсэр бараагүй. Нодон ч гэсэн өвсөө бараагүй нэг. Бээр нэгэн бодол өвс олж ирээд нэг 30 хэдэн бодол өвс нь энэ дээвэр дээрээ тавьсан чинь хүн аваа явчих тийм аваа явчихсан. Хулгаад авчихсан. Энэ дээвэр дээрээ жисэн чинь авах уу? Энийг хин авдгийн гэдэл нэг хайдсан чинь байх хүн аваа явчихсан. Тэгээ ямарсан энэ жил одоо өвсөө олж ирэхгүй төвд хураачаа тэгэл байж л. Амлартлын зурамталч тэдний төрийн багтаа хамтран бэлтгэн хөдөлж та хүнд өргөж байгаа. Туслан малчин төсөл нэвтрүүлгийн маань зураг авалт амжилттай өргөлж байна. Тэгээд бид нар өнөөдөр Булган аймгийн Хишиг өндөр сумын одоо жаргаланд өргөдөд Эрдэнэт ах тогтгоёр ах хоёрын одоо хотонд нь ингээд зургалж байна. Манай нэвтрүүлэг гарснаас хойш бол одоо бас бидний рүү холбогдох одоо малчин авъя, малчнаар ажиллая гэж ингэж холбогдох юм улсуудын тоо одоо эрс нэмэгцээ. Энийг бас үзэгч та хүндээ бас дуулгая. Тэгээ ер нь бол яг бид анхын төсөл нэвтрүүлгийг санаачилж ингэж хийж явах та. Өдөө орон нутгад бол ер нь туслах малчин гэдэг одоо хүн үнэхээр эрэлт хэрэгцээтэй байдаг юм а гэдгийг бол хот айл цуур нэвтрүүлгээр бас 10 аймгаар явж 160 гаруй сумаар явж бас нэлээд олон малчтай уулзахдаа энэ тухай сонсч ирсэн. Яг одоо зөвхөн туслах малчин гэдэг энэ төсөл нэвтрүүлгийг зорж хийгээд Булган аймгийн Хишиг өндөр сум, Хинтээ аймгийн Гал шар сум гэх хоёр суманд одоо ингээд зураг авалтаа нэлээд удаан хугацаагаар байрлаж ингэж ажиллаж байгаад бол одоо үнэхээр яг энэ малчин авьяа гэсэн улсууд бол үнэхээр их байдаг юм байна гэдгийг одоо бас өмнөх явж ирснээс илүү бас ойлгож мэдэрч байна. Тэгээд энэ төсөл нэвтрүүлгийг одоо санаачилж хийсэндээ бид бүхэн одоо өөрсдөө бас сэтгэл хангалуун байна. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомыг худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчилгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомыг. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Манай нэвтрүүлгийн оролцогч аймгийн сайн малчин Очирбатих хөврийн говь, уурал уул, их баг ухаан өндөр зэрэг газруудаар жилийн дөрвөн үйлрэлд нутаг сэлгэн нүүдэлдэг юм. Тийм болохоор мал сүргэн тэр дундаан бод мал нь өв сургамлын гард сайтаа нутаг руу тэмүүлэн өдөр шөнийн алиндч өвөл зүүнний хэдийд ч хамаагүй
бэлчээд явж чадах тухай тэр бидэнд ярьж байсан билээ. Галшир сум нь тал хээр говь хосолсон намхан толгод үхий ууластай. Ийм л бүс нутаг. Тийм болохоор хээрийн амьтан энд бараг үзэгдэхгүй. Энийн мал сүргийн дураар нь бэлчээж тааваар нь өсгөхөд малчдад нэг сайхан түлхэц болдог талтай. Гэхдээ үе үеийнхэн тэнгэр хуйсгах үед хээрээр яваа малаа татаж ойр тулах шаардлага тулгардаг болохоор хөнгөн шингэн хурдан түргэн унаад зайлшгүй хэрэг болдог юм байна. Тиймээс хөдөө орон нутагт эдлэгээд ах мотор тунаа малчины гадаа зогсож байхад ил үүдэх нь юу гэж үздэг хүмүүсийн нэг бол Очирбат. Очирбат малчин шин дугуй авч байгаа нь уг нь мотоциклийн хэрэгцээ дэлгэрснээс болоод морь унаж идлэх соёл үгүй болохгүй гэсэн болгоомжлол орон нутагт байдагч шаардлагатай үед онсон хөдөлгүүрт тэрэгний хэрэгч гардаг юм а гэж Очирбат хэлж байна. Гол нь авах гээх унах эдлэхийг тэнцвүүлэх л ажил. За өнөөдөр бас нэг шинэ унаа авчирч унж штэ. Тэгээд энэ одоо бас түрүүчээ авсан мотоцикл бас нэлээд муудаж байгаа гэсэн мал их хараас нь одоо бодын хараас хөцөлдөд бол хөнгөн унаа бол нэлээд хэрэг болоод байгаа. Тэгээ ер нь мотоцикл чинь л бас их мань өстө мордож чадахгүй. Одоо тэгэхлээр чи мотоциклээр л намжаа манд авахгүй мөртөө нэг талд нь бас яаж явах вэ салхи шуурганы ардаас чи мотоцикл их хэрэг болоод тэгэл аж. Уг нь бол одоо уламжлалт ухаанаар бол одоо адуугаа сайхан идлээ гэж ярьцгаагаад байгаа. Залуучууд бол яг адуугаа хийж байгаа. Та бол одоо бас морь молтой хол явахд бол бас бэрхшээлтэй болдог шүү. Тийм би чадаа бэрхшээлтэй шүү дээ. Одоо мордод хол явахд өөртөө чадаргаатай болчихсон ойрд мориндоос бас дээртэй л дээ манайс их мордоо явахд нөө морь манаас хотолцоо тий. Бас хөвтөж босох гэж яргунаад байдгийг. Тэр одоо хөнгөн унаа бол зайлшгүй хэрэг болно. Харин тий тэгээ харин та хэд дээр нэг мотоцикл хатуурсан та. Их баяртай байна да. Унаатай боллоо. Шинэ унаатай болж байгаа ч одоо баярлахгүй гэдэг. Нэг хэсэгтэй л одоо энэ явах хэлбэтэй тийм. Тэгээ нь ер нь л нэг хэсэг одоо намжаалыг нэг унаадтай тэгээд би тэр л яах вэ? Гайгүй хаан ганц гараар идлээд бол гайгүй л гэдэг. Адуугаа ханаас хатуулаа. Сайн гараа чулуутын үнэгдийн хаан дарааслаа тэр. Бүрэн байгаа одоо дахиад дутаагүй. Хаад нэг дотоо. Олдохгүй байхгүй нэг зүгрийн арт дээр байх шиг байна шүү дээ. Харин тийм гин. Сос. Нилээл явж онж. Тэглээ. Сайн нэг онохтайгүй энэ дотоо нэмтийг аваад. Одоо нь хоёр газар гадаа. Нэг нь цорог гараад нэг нь л цорог гарахгүй байна. Сайн шуурганаас хойш. Шуурга тавьчихаар одоо мал бас самраа хийчих юм. Харин одоо оногоо тэр оногноод тэр их сайрсан байна. Нэг оноглоо алга болчих. Асалгич тэгээд. Мөрдөө айл гардгийг. Сум суурьнгаас зайдуу байгаа малчид тэр өөр эмнэлгийн үйлчилгээ аваад үзүүлж харуулаад явах нь ховорлоо. Өөрийн бие гэхээсээ буянт мал сүргэн гэсэн сэтгэлээр ажил үйлсэд ханддаг хүмүүс аргач байж үтэй. Хүн зоныхон эрүүл мэндэд анхаарч эмнэлгийн үйлчилгээ үзүүлж шаардлагатай эмчилгээ соёлгаа хийх нь хүний төлөө тангараг өргөсөн цагаан нөмрөгт баатруудын маань эрхэм бөгөөд энгийн үүрэг. Тэг тусмаа Улаанбурхан өвчин хот хөдөөгүй ихсээд байгаа энэ үед урьдчилан сэргийлэх вакцины тарилгад хүн амаа хамруулах нь эрүүл мэндийн салбархны өмнө тавигдж байгаа нэн чухал ажил болоод байгаа билээ. Бидний нэвтрүүлгийн зураг авч явах үеэр хишиг өндөр сумын хүн эмнэлгийн хамт олон хөдөө орон нутгийн малчдаараа явж эрүүл мэндийн үйлчилгээг малчны хотонд үнгүй хүргэж яваатаа бид зэхий сайхан тааралдаж зураг авсан юм. Манайх шүнэл сун дундын эмнэлэг тойргийн сумдуудад хариуцж эмнэлгийн тусламж ажиллагааг үзүүлдэг. За тэгээд одоо улс дээр 18-аас 30 насны хүмүүсийг Улаанбурхан өвчнөөс улсын сэрэг вакцинжуулалтанд
12-наас эхлээд явагдаж байна. За өнөөдрийн байдлаар нийт одоо сумынхаа 219 хүнийг вакцинжуулаад явж байна. За тэгээд энэ хаспиталын сайн бүх хөдөө багийнхаа залуучуудыг ингээд хамруулад ингээд явж байна. Тэгээд хамгийн ихний айл маань одоо энэ айл таарлаа. За энэ айлд 2 залууг вакцинжуулт хийгээд явж байна. Одоо эндээс гараад одоо хичнээн өрхийн одоо хичнээн хүнд вакцинжуулт. Одоо нийт хөдөө багийн нийт одоо 200 гаруй хүн хийн. Тэгээ нийт одоо манай суманд бол 470 гаруй хүн хамрагдах ёстой. Өнөөдрийн яг байдлаар бол бараг 60% хамрагдчихлаа. Нилээн эрчимтэй, нилээн хурцтай, нилээн сайн явж байгаа. Би өнөөдрийн байдлаар жолооч вакцинахаас хувилгчтай явж байна. За би өөрөө бол Сунд дундын эмнэлгийн эрхлэгч хэмжээр ажилтгааг хэмжээ эмнэлтэнд бол вакцина хийх юм байна. Энэ бол одоо Сундын эмнэлгийн янз бүрийн одоо энэ дуудлагуудыг авахд бол одоо цаг тухайд нь одоо хүчтэнд бол анхны тусламжуулалт үзүүлж одоо чадж байна. За манайх Сунд дундын эмнэлэг тусламжийн үйлчилгээг бол төв болон алсын одоо дуудлагын журамтай сайдын журмын дагуу яг сумын хаан одоо багийн хаан төвшөнд тааруулсан тэр журмаа батлаад яг тэр журмынхаа дагуу дуудлага хүлээж авдаг. Манай сум бол 4 багтай, 4 баг маань дөрвөлээ эмчтэй. Тэгээд хөдөөний дуудлага бол яг багийн эмч нь өөрөө үзээд шаардлагатай тохиолдолд бол Сунд дундын эмнэлгээс дуудлага дуудаж өгдөг. Тэгээд яг багийн эмчийн дуудлагын дагуу бол манай эмнэлэг бол тусламж үйлчилгээг бол үзүүлж байгаа. Хэдэн эмчлүүлэх ажлын хувьд тийм ээ. Хичнээн ортой, хичнээн одоо өвчтөн хүлээж авах хүчин чадалтай ажиллаж байна үү? За манайх бол 12 ортой нийт 12 ортой. Нийт бол ер нь бол өвчтөнгөө байна гэж байхгүй. Ер нь бол 10-аас 12 эд ачаалттай үед бол бид нар бол 17-аас 18 хөвтөлөх хүчин чадалтай манай эмнэлэг. Үлрэлийн одоо аль цагт нь илүү ачаалттай ажилтгийг дуудлага ч юм уу те хэвтэн эмчлүүлэх ч юм уу. Яг л өвлийн үйлрэлд 12 1 сар 2 сар эд ачаалттай ажилтдаг. Өнгөрсөн одоо өвлийн хувьд аврын хувьд тийм ээ ямар өвчлөл нь одоо илүү байна. За энэ үйлд бол ханад том бол нэлээ хүүхэд нэлээ илбэг. Одоо өвчлөл бол нэлээ бас. Тэгээ ер нь дийлхэн өвчний 70-80% хүүхдийн өвчлөл эзэлж байсан. Одоо бүх багаар явна. Одоо бүх багаар өчигдөр 4-р агийнхныгаа малчин залуучуудыг вакцинжуулалт дууссан. Өнөөдөр 3-р багаа дуусна. Маргааш нөгөөдрөөс 1-2 дугаар багаараа явна. Хаспиталын санг бол бид нар явж үйлчилж байгаа вакциндаа. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Хоног өнгөрөх тусам цаг тавигдж өдөр уртсж байгаач алтан наран жаргадгаараа жаргаж алаг дэлхийд бүрий болдгоороо болно. Үдийн хэрд элч юугаан харамгүй хайрлах шаргал наран ертөнцийн баруунтай хэвийхэд хонин сүрэг уняар татан сүмэлзэх ногоон талын тэртэгээс хаа нэгхэн ногоо зулгаан хотны зүг алгуурхнаар божир алхна. Нэвтрүүлгийн оролцогч Сугард орж мал сүрэг хотож ирсний дараагаар
хожуухан хинзэрч гарсан ганц нэгэн шигээн эгт нь олгох хоньоон ээрч хаваржааныхан араан дэрсэнд хотлуулах зэрэг ажлаа амжуулж байгаа нь. Та одоо ингээд голоор навж байгаад бас нэг хэдэн хураг шиг хэрүүнүүд хөлж өгөхгүй болохгүй гэдэг дундуур нь яваад. Тийм. Тэр чи яг ерөнхийдөө бол тэр хэрүүдийг нэг их хаажууд байна уугүй юу гин. Хоньны тал дээр бол тийм санаа зовх юм бол байхгүй. Хонь бол гайгүй тий. Хайх тий. Ишгэн л гэж. Ишгэн дээр л нэг 10-аад ишгэл 10 хүрэхгүй тий. Арай бага. Юм уу тий. Арай бага баг. Тэр чи одоо дөнгөж нэг өстө нэг юм үлээр сар болоогүй шахал шигнүүд. Одоо өдөр ингээд байнга тэрнийг харж явахгүй бол малны артай талд унтаж хоцордог. Одоо нэг шинэ чинь унталтын үе гэж нэг байдаг шүү дээ. Унталтын үе гэж одоо хаашаа дотор одоо нэг сар болоогүй шигнүүд ч байдаг юм уу, тийм шигнүүд чинь байнга нэг унтчихийдэг үе нэгдэг байхгүй. Тэгэхээр унталтын үед тийм үед бас нэг хоньны одоо энэ хоньны цаад захад түрүүн би хоньны ачлалч төрөд ирэхэд одоо тэнд хонь орхисон газар ч унтсан байж магадгүй гэдэг утгаар л их нь майлж гин үү яаж гин үү гэдэг утгаар нь бас дотор нь ороо. Түүнээс үш айхтар тийм голоод молоод акуулж өрөөд байгаа юм бол байхгүй. Ерөнхийд нь бол тиймэрхүү ерөнхийд нь тэр нэг хараалт нийлүүлэл их нь майлж явах юм бол тэр нэг нь олж өгөө. Сая энэ дэр гэхдээ 3-ыг би олгож өглөө. Бас энд нөгөө том шигнүүдтэй нийл тоглоод ихэн дээр цаана хоньны цаа захад майл явж явах жишээ нь л байхгүй. Түүнээс биш өөр бол тийм айхтрахгүй болох гэдэг энэ дотор яваад бариад байгаа юм. Халуун нөхцөл одоо оройны таныг одоо хонь хотлуулж байгаад ажилтнууд оролцохоор шаардлагагүй. Байхгүй. Ямар ч шаардлага байхгүй. Одоо ингээл нөгөөх хаврах шиг хойлоогоо харахгүй болтол арай 2 цаг өнгөрцөн байж хахад отон дотроо зогсож идэг байсан асуудал одоо бол байхгүй болсон шүү. Тийм асуудал байхгүй. За тадгүй сүргээ баяжаач цаачингээ жимин сүгээр Эгэл үргэл малчны хотноос бэлтгэсэн зураглалаас үзэгч таавхандын дээжлэн хүргэж байгаа туслах малч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэхэн сурч аргаж байна үзэгчдээ. Маргаашийн дугаараар иргэн уулзцгаая. Шангарорамяч атришимер турургот намрин талатарятагат наммэг чаммэг наширгич байна залуна затандаря завал тише хамт явя
Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.